Энэ өдрийг бас хүнд өдөр байлаа шүү. За кофе хаус руу оръё да. Салбар намайг үнэхээр өрөөдөгт баярлалаа. Энэ өдөр чи ямар ч хүнд өнгөрөвлөө. Доржоо батагийн хэлээдснээр би төвчээртэй явах хэрэгтэй. Өдөр бүрийн зөв өдөртөө хангалттай гэдгээр хин нэгний хэлж байгаагаар би ямар болох вэ? Тийм ээ, надад эд байлаг ирэх мэтэл мөнгө байхгүй ч харин надад бурхан баг. Таны хүү Есүс Христ хүн төрөлхтний цорын ганц аврагч хийсэн. Аврагч хийсэн Есүс Христ та надад өөрийнхөө үгээр ярилцаач. Дуул 61. Авралын сайн мэдээ. Над дээр эзний бурханы сүнс байна. Учир нь зовгсод сайн мэдээг хүргэж, шаналсан зүрхтэйг нь эдгийн, олзлогдсод эрх чөлөөг тунгалж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг эзэн тусалсан юм. Намайг тэр илгээсэн юм. Мөн эзний тааламжид жил бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчлыг тайвшруулан, Сионд гашуудагсд үнсний орон гоёл чимгийг, гашуудлын орон баяр хөөргийн тусыг, гаслан сүнсний оронд Магдалины хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд түүнийг алдаршуулахаар тэднийг зөвхт байдлын царснууд эзний сууцгац гэж нэрлэхийн тулд болоо. Тэд эртний балгасуудыг сэргээн босгож, урдын сүрлүүдийг ялцалж, үеийн үед сүрсэн хотуудыг шинжилнэ. Харь хүмүүс босч та нарын сүргийг хариулна. Харийн хөвгүүд та нарын тариаланч, усан үзэмжч чинь болцгооно. Харин та нар эзний дахилч нар, бурханы маань үйлчлэгчид гэж нэрлэгдэн, үндэстнүүдийн эд баялагийг идэж, алдраар нь сарих болно. Ичхүүрийн орн та нарт 2 дахин их байна. Доромжлын оронд тэд хөв ногдлоо баярлана. Тиймээс тэд газартаа 2 дахин ихийг эзэмшсэн мөнхийн баяр баясгал нь тэднийх болно. Учир нь эзэн би шудрах ёсыг хайрлаж, хүчээр дээрэмдхийг үзэн яддаг. Би хариу шагналыг үннээр өгнө. Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна. Тэгэхэд үр удам нь үндэстнүүдийн дотор хойч үе хүмүүсийн дунд танигдана. Тэд эзний ерөөсөн үр удмыг гэдгийг нь харсан бүгд мэдэх болно. Би эзний дотор ихэд багтан сэтгэл минь бурханд баярлана. Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж, сүйт бүсгүй үнд чулуугаар гойдог шиг тэр намайг авралын хувцаар хувцасалж, зөвхт байдлын нөмөргөөр бүтээвэ. Учир нь мөчөр нахиагаа газар ургуулж, дотор нь тарсныг цэцэрлэгэн ургуулдаг шиг эзэн бурхан бүх үндэстний өмнө зөвхт байдал Магдалыг бий болгоно. Бурхан танд талархъя. Таны үг бол амьд үлээ. Тийм ээ, мах цусны тэмцэл бол бидний хөшөө. Өнөөдөр бид нар юу тайшуулж болно, юугүй ч болж болно. Харин маргааш их зөвшөөрдөг бурхан их эзэн.
танд алдран байх болтугай. Та зөвхөн өөрөө алдрах шааж. Би бүх найзуудынхаа хэлсэн зүйлсийг зүрхнээсээ гаргаж харин уучлал болно. Таны хайраар солихыг хүсэж. Бурхан та найзуудын минь өрөөх болтугай. Таныг мэдэхгүй бүхий л таны бүтээлүүд таны хүү Есүсийг аврагчаа болгож хүлээн авах болтугай. Танд баярлалаа. Цаг хугацаа ямар миний бодсноор байх вштэй. Тийм ээ. Ер нь би хэн болоод таны өмнө тааллыг олгоцох ёстой гэж. Та харин намайг амьдрал бүх зүйлсийг зөвшөөрч зөвхөн тандаа талархах юм. Та бүх үндэстэнд хүрч та өөрөө алдар шааж. За. Найзууд минь дээ. Та нартай маш их баярлалаа. Найзтай байлгаж байгаад бурхандаа талархъя. Таны үгэн дээр гардаг шиг үргэлж баяртай. Дасралтгүй залбирах нь үнцийн утга учир юм байна. Баярлалаа бурхан минь. Эцэндээ талархъя. Бурхан минь та үнэхээр ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн л. Танд бүх алдар магтаал нь байдаг. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн юм. Ингэснээр хүүдэн итгэж хинч мөхгүй. Харин мөнх амьтаа байх болно гэж та өөрөө хэлсэн л. Таны хүү Есүс Христ бол хүн төрлөختний цорын ганц аврагч үлээ. Та бол хүн төрлөختөнд хэрэгтэй цорын ганц аврал бөгөөд цор ганц амьд бурхан билээ. Тандаа талархъя. Баярлалаа бурхан минь. Ухаарлыг өгсөн. Би үнэхээр ухаарлаа. Бусдыг уруудах шүүх зүрх сэтгэлийг надаас зайлуулсан танд маш их баярлалаа. За. Олон юм бодоод явах тий. Санаа зовснороо би ямар бүгдийг хийж чадах биш. Харин юутаатай биш. Харин бурхантай байгаадаа талархъя. Эзэн минь тандаа талархъя. Намайг үнэхээр та өөрийнхөө алдрын төлөө хэрэглэж. Бусдыг босгон байгуулагч таны тэр багж болгооч. Та надаар дамжуулан өөрийнхөө ажлыг бас хүн төрлөختөнд үнэхээр та гэрэл болгож намайг давс болгооч. Бурхан танд маш их баярлалаа. Ер нь тэгээд ч хүн бурхангүйгээр хин юм бэ? Хэдий мэрэгэн ухаантай байлаа гэд тэр мэдлэг ур чадвар нь надаас биш гэдгийг ойлгуулсан танд маш их баярлалаа. Бурхан минь танд үнэхээр баярлалаа.